Сайн уу? Намагийн ихчин гэдэг. Бүтигээс өдийг хүртэл бүх бичлэгүүдийг хэлсэн. Энэ бол хүчил. За төрсөд эмийн дөрөв. Энэ бичлэг бол хамгийн сүүлийн бичлэг. Хамгийн сүүлийн бэлэг болох юм шиг байна. Тэгээд багш нартаа хандаж баярлаа гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. Тэрний дараа зүгээр ангийнхантаа энийг хэлмээр байна. Одоо энийг хайртай шүү та нартаа. Хайртай шүү. Мөндөнд нь хайртай шүү. Тэгээ өргөжний ангийнхан шүү хайртай шүү гэж хэлээ та. Зөндөө олон дурсамжийг бүтээлч гэсэн баярлаа. Одоо та нартай маш их хайртай шүү. Тэгээ нэг нэгнийгаа мартахгүй зүгээр л хэдэн жилийн дараа маш гоёор та нартайгаа уулзъя гэж хэлмээр байна. Баярлалаа. Алтын эрдэнэ анан Синдрма анууч хаваа анууч байхгүй хариуцъя. Ариун бол батгах байхгүй юу? Батгах зөвсөрөө. Багш нээр хайртай. Миний хамгийн их дуртай үлгэр авахгүй юу? Яг тэгээд таад маань амьдралын их хөл далай төхөл тавьж байна. Тэгэхээр та нар ямар ч хэлсэн бүгдээрээ сүлдээ аваад дуртай мэргэжлэрээ ажлын байраар гараад бас мэргэжлийн зөв сонгоод чигч болоо гэх юм. Тэгэхээр яг одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаараа өртүүлээд зүрх сэтгэлээ дагаад өөрийнхөө дуртай мэргэжлийг эзэмших бас туршийн туршдаар та нар тэр дуртай мэргэжлийг эзэмшчих юм бол харамсалгүй амьдрах. Тэрнээс биш мэргэжлийн ингээ буруу сонгоод хин нэг дураагаад ч юм уу дагаад ч юм уу одоо мэргэжлийн сонголтонд тийм хариуцлагагүй байж болохгүй. Тэгэхээр мэргэжлээ маш зөв сонгоод
бүгдээр амьдрал нь гоё өөдрөг, амьдралын зам цагаан байх болтугай. Тэгшин таамжтай альтай шүү.